За тийм ээ, хуулийн дээр бол байгаа. Ер нь манайд чинь яаж игээл бүгдийн тусгаал ингээл явдаг. Биний хэлэх гээд байгаа санаа нь бол нөгөө нэг яг энэ бодиттой ажил болох хяналтаа тавьж чадах. Яг иргэдийн ам руу торонд ширээн дээр аюулгүй юм очих юм аа л хэдүүлээ яаж хангах вэ л гэж тэр нөгөө гинжин хэлхийн дотроосоо л яг шатнд нь яаж барьж авах вэ гэдэг асуудал яриад байхгүй. Лангуун дээр байгаа махыг лангуун дээр ирсэн байгаа төмсийг одоо шууд шинжлээд хаанаас хэний одоо хотноос хэний талбайгаас ирсэн гэд биддэг ярьдаг л да, мэдээж хэцүү. Гэтэ одоо энийгээ хэрэгжүүлэхгүй бол улсаараа яг ингээл эрүүл мэндийн хувьд хор идэл өнөөдөр Явамик тариулчаал маргааш нь зах дээр зарагдж байгаа мах зөндөл ба шүү дээ. Тэгэхээр энийг л яриад байгаа. Тэгэхээр энэ дээр нэг бодиттой хилцүүлгийн шатанд анхаараад авъя гэдэлээ гэж хэлсэн л. За 2 нэмэр нэмж хариулъя. Алтан цэцэг туян гишүүний асуултанд хариулъя. За саяны яриад байгаа тэр пестицид ургамлын гаралтай бүтээгдэхүүн пестицидийн үлдэгдэл амтны одоо малын гаралтай бүтээгдэхүүн махс үнд антибиотикийн үлдэгдлийг бол хянах асуудал маш чухал. Тэгэхээр энийг бол түрүүн бид нэр яриад байсан зохистой дадлыг одоо нэвтрүүлэх. Тэгээ тэрийг одоо баталгаажуулснаар энэ асуудал бас нэг талдаа шийдэгдэнэ. За нөгөө талдаа болохоор зэрэг бид нар бас энэ хуулийнхаа төсөл дээр дэсвэрдсэн бичил битний тандан судалгааг 3 жил тутам хийхээр оруулсан байгаа. Энэ үлдэгдлүүдийг бол ер нь дэсвэрдсэн бичил битэн буюу бичил битэн гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр зэрэг антибиотикийн үлдэгдэл, пестицидийн үлдэгдэл бол малын махсүүгээр дамжаад ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр дамжаад хүний биед орж одоо дэсвэрждэг байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг дэлхий дээр одоо 50 он гэхэд 10 сая 2 нэмэр гисэж хариулъя. Антибиотикийн одоо дэсвэржилтээр нас барах гэсэн ийм олон улсын судалгаа энэ төр байдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөн манай улсын төдийгүй олон улс ч гэсэн маш чухал асуудал байгаа учраас энэ дэсвэржилсэн бичил биетний судалгааны асуудлыг бол бас энэ хуулийн төсөл дээр 3 жил тутам хийхээр ингэж оруулж гисэн байгаа. Эдгээр дээр үндэслэх төрийн бодлого явах тэгээд одоо хууль хэрэгжүүлэх асуудлууд бол бас тавигдах юм аа.